Сайн байцгаана уу? Намайг Агаар гэдэг. Би бол Баргын тал нодогтой усан хүмүүстсэн бүжигч юм. Би 2005 онд Хуланбайрын үндэсний урлагийн сургуульд шалгуулж орчээ. Шинэ бараг баруун хошуунаас Хайлаар тойргийн үндэсний урлагийн сургуульд бүжгийн мэргэжлэр шалгуулаад ирсэн юм. Би 14 наснаас бүжиг бүжиглж эхлээд одоо болоход 20 жилийн өөрийг үсэж байна. Чармайлах хүний гомдоохгүй гэдэг бол үнэн үгүй. Нэг бүжигчин болсны хувьд мэргэжлээ дэвшлүүлэх гэвэл өдөр болгон эрт тарайгүй боловсролыг баримталж ердийн боловсролоо сайтар атгах нь маш чухал байдаг. Нэг бүжгийг боловсронгүй болтор бүжиглэхэд маш олон удаа давтаж боловсрох чухалтай байдаг. Ээгүүл сая тайсан дээр хамгийн сайнаар үзэгчдэд хүрч чаддаг. Миний хамгийн баяртай цаг бол тайсан тоглож дууссаны дараа үзэгчдийн халуун алга ташаалтыг хүлээх үе. Би Хуланбайр орны бүжгийн соёлын улам цаашдаа судлах санаатай. Ардын урлагчид Ахмад багш нарын дунд хүрж суралцж, хүүхэд сурагч нартаа уламжлая гэж бодож байна. Би 2016 оноос сурагч зааж эхэлсэн юм. Одоо болоход хэдэн зуун сурагч зааж байна. 2010 оноос Хуланбайрын Олгоя гэдэг бүжигт тайсны жүжиг думд эрэгтэй гол тоглогчоор тоглож, Бүрэн Баяр багш болоод Урнаа багшийн дагуулгаар бид улсын дотн гадна олон газраар аялан тоглож, олон улсын дэсийн шагналуудыг тоссон юм. Энэ думд би маш арвин зүйлийг суралцжээ. Энд хоёр багштай маш талархаж байгаа сэтгэлээ илтгэхэд намайг ийм олон жил дагуулж хүмүүжүүлж багшаас олон зүйлүүдийг сурсан юм аа. Хойшлоо би эдгээр сурсан мэдсэн мэдлэг мэргэжил туршилгаа бүгдийг сурагч нартаа уламжлан зааж өгье гэж бодож байна.